2026 оны 5 дугаар сарын 14-ний өглөө Японы Токиогийн мужийн хөдөө аж ахуйн жижигхэн нам гүм хотод нэгэн оршин суугч этгээ төрөхтэй эрэгтэйтэй таарч. Тэр хүн 5 дугаар сарын дулаахан цаг агаарт огт тохирохгүй бүхэлдээ хар хувцас өмссөн бөгөөд нүрээ багны цаана нуусан байна. Гар дээрээ хадуур эсвэл лом шиг харагдах зүйл барьсан аж. Түүнийг харсан хүмүүс тэр даруй с жиг авч юу хийж явааг нь асууж эхэлв. Тэр эхлээд бувтансан ч дараа нь би чадах бүхнээ хийх гэж байна гэж хариулжээ. Гэвч энэ хариулт огт утгагүй байв. Түүний явж буй чиглэл харин тодорхой байлаа. Тэр нутгийн хүмүүсийн сайн мэддэг томоохон айлын ганц фермийн байшин руу явж байв. Удалгүй энэ байшин аимшигт хүчирхийллийн гэмт хэргийн газар болж олонний анхаарлыг татах болно. Анх харахад энэ нь өдрийн цагаар зоригтой үйлдсэн харгас дээрэм хүн амны хэрэг болон харагдаж байлаа. Гэвч цагдаа нар сэжигтнүүдийг баривчсны дараа цочирдмоор баримтууд ил гарч эхлэв. Энэ хэрэг анх төсөөлж байснаас хавьгүй илүү төвөгтэй байж. Энэ бол хэдхэн сарын өмнө Японыг доослогсон Токиогийн мужид гарсан дээрэм хүн амны хэргийн түүх юм. Токиогийн мужийн зүүн өмнөд хэсэгт орших Каминекава бол үзэсгэлэнтэй хөдөө тосгон. Уламжлалт Япон байшингууд ногоон өнгөтэй будааны талбайнуудын дунд энэ тэндгүй байрлал. 5 дугаар сарын 14-ний өглөө тэнгэр цэлмэг орчин тавин байлаа. Тариалангийн ажилчид талбайд ажиллаж, нутгийн оршин суугчид өдөр тутмын ажиллаа хийж байв. Энэ нь төсөөлж болох хамгийн аюулгүй 50 орон нутгийн нэг байлаа. Гэвч өглөөний 9 цаг 28 минутанд цагдаагийн байгууллагад сандарсан эрэгтэй хүнээс дуудлага иржээ. Түүний мэдээлэл нь дээрэм болж байна. Манай гэр бүлийнхэн төмрөөр зодуулсан. Гэмт этгээдүүд явган зогтсон гэж. Энэ бол тусламж хүссэн цөхрөнгүй дуудлага байв. Цагдаа болон түргэн тусламжийнхан хэргийн газарт ирэхэд өндөр хашаагаар хүрээлэгдсэн үзэмжтэй асар том байшин өгдөв. Гэвч гаднаасаа харагдаж байсан тэр 50 байдал дотор юу ч 50 байсангүй. Цагдаа нар 1-р давхрын зочны өрөөг цэцэрлэгтэй холбодог том цонхны шил хагарсан байшингийн доторх эзүүлсийг хүчээр нэгжиж үүмэлсэн байгааг олж мэджээ. Хэргийн газарт хутга болон лом орхигдсон байв. Харин цагдаад дуудлага өгсөн хүн бол 68 настай гэрийн эзэн байлаа. Түүний 40 гаруй насны том болон 2 дахь хүн ойролцоох талбайд ажиллаж байхдаа эцгээсээ тусламж гуйсан дуудлага хүлээн авчээ. Эцгийнхээ айсан сандарсан дууг сонсмогц ах トゥ хоёр гэрлүүгээ яран буцав. Тэд хар хувцастай цанын баг өмссөн, гартаа лом барьсан хид хідэн этгээдтэй таарчээ. Гэмт этгээдүүд өнөөх хоёрлоо шууд дайрч гартаа байсан зэвсгэрээ цохиж байгаад эцэст нь хэргийн газараас зугтсан байна. Гэрийн эзний 2 хүүхийн толгой гэмтэж дараа нь эмнэлэгт хүргэгдсэн. Мөн халдагчид гэр бүлийн тэжээдэг нохойг алсан байв. Учир нь нохой хуцаж тэдний байгааг бусдад мэдэгдүүлэхээс сэргийлэх зорилготой байсан бололтой. Гэвч хамгийн аимшигтай хүчирхийлэл гэр бүлийн 68 настай эмэгтэйд үйлдэжээ. Түүнийг 1-р давхрын зочны өрөөнд цусанд худгалсан хэвдэж байгааг олсон бөгөөд тэр аль хэдийн нас барсан байлаа. Түүний биед 20 гаруй удаа хутгалсан шарх байсан ба зарим шарх нь дотор эрэхтэнд нь хүрэх үйц гүн байж. Үхлийн шалтгаан нь цээж болон биеийн бусад хэсэгт авсан шархнаас үтсэн их хэмжээний цус алдалт цусны эргэлтийн дутагдал байлаа. 69 настай эмэгтэй өөрийн гэрийнхээ зочны өрөөнд хэрцгийгээр алагджээ. Энэ хэмжээний хүчирхийллийг зүгээрэл дээрэм буруу эргэсэн хэрэг гэж тайлбарлахад хэтэрхий аимшигтай байлаа. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэхэд 2 асуулт хамгийн дөрөвөнд гарч ирэв. Яагаад ийм 50 хөдөөний байшин ийм аимшигт гэмт хэргийн байвалсан юм бэ? Мөн үүнийг үйлцэн хүмүүс яг хэн байв? Одоо хохирогч болсон гэр бүлийн талаар баг зэрэг авч үзье. Тэд энэ орон нутагта олон жил амьдарсан хүмүүс. Өмнөх үеийнхэн нь үндэс тариалангийн бүтээгдэхүүн ургуулж хөрөнгөцсөн тул тэдний байшинг нутгийнхан Кобо харш гэх мэт хочоор нэрлэдэг байж. Тэр байшинд амьдардаг чинэлэг тариаланч гэр бүлийн амьдралын талаар телевизийн нэвтрүүлэг хүртэл гарч байсан. Хэрэг гарах үед гэр бүлийн компани эзэн 69 настай эмэгтэй болон түүний нөхөр бас том хүн их нэртэйгээ ачтай амьдардаг байж. Хөршүүд нь гэрийн эзэгтэйг зөвхөн чинэлэг айлын хүн биш, нутгийнхаа иргэдэд нэр хүндтэй, хүмүүстэй сайхан харилцдаг хүн байсан гэж ярьжээ. Тэр өөрийн эзэмшлийн газарт байдаг караки өрөөг хөршүүдтэй өнгөө ашиглуулдаг байв. Гэр бүлийн ферм аль биесээр компани хэлбэрээр ажилладаг бөгөөд Вьетнамын хэд хэдэн ажилчин ч тус газарт амьдардаг байж. Түүнийг дайсантай болохоор хүн гэж хинж бодохооргүй байв. Гэтэл 2026 оны 5 дугаар сарын 14-ний өглөө тэр болон түүний гэр бүл урьдчилан төлөвлөсөн харгас халдлагын байвалсан. Цагдаа нар гэмт этгээдүүдийг нэн даруй ирэн сурвалжилж эхлэв. Төд удалгүй эхний сэжигтнийг олжээ.
Хэргийн газраас ердөө 500 метрийн зайд хар хувцастай цанын баг өмссөн эрэгтэйг цагдаа нар олж харсан байна. Гэвч түүнийг баривчилсны дараа бүрч цочромоор зүйл илэрчээ. Саяхан хүчирхийлэлтэй дээрэм хүн амны хэрэгт оролцсон мэт харагдаж байсан. Энэ хүн үнэн дээр насанд хүрсэн хүн биш байв. Тэр бол ердөө 16 настай хүүч. Тэр бол Канагава мужийн Сагами хотоос ирсэн ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд хэргийн газраас 130 гаруй километрийн зайтай газар амьдардаг байв. Хажиргалтай нь тэр төрөвч ухаалаг утасныхаа аль алийг нь авч яваагүй гэж. Өдөр тутмын амьдралд хэрэгэлдэх бүх зүйлээ орхиод оронд нь лом барин ийм төсөөлхийн аргагүй харгас үйлдэл хийхээр ирсэн мэт. Гэхдээ яагаад цагдаа нар өсвөр насны хүүг байцаасны дараа дээрэм хүн амны хэрэгт оролцсон хэмээн баривчилжээ. Дараагийн хэдэн өдөрт түүний хамсаатнуудыг нэг нэгээр нь баривчилж эхлэв. Зарим этгээдүүд хэргийн газраас цагаан өнгийн тансаг сэдэ машинаар зугтсан байлаа. Тэд хэргийн газарт уг машинаар ирсэн байв. Эхний сэжигтний мэдүүлэг болон зугтсан машины талаарх мэдээллийг ашиглан цагдаа нар бусад сэжигтнүүдийг хурдан тогтоож 5 дугаар сарын 15-ны орой 2 дахь сэжигтнийг баривчилсан байна. Тэр ч мөн адил ердөө 16 настай өөр нэг ахлах сургуулийн сурагч байв. Дараагийн өглөө буюу 5 дугаар сарын 16-нд 2 дахь хүүгийн танил байсан 3 дахь 16 настай хүүг баривчилжээ. Мөн тэр өдрийн орой Кавасаки хотод амьдардаг 16 настай ахлах сургуулийн сурагч хүүг баривчилсан байна. Ингээд хэргийн газар шууд оролцсон гэж үзсэн 4 сэжигтэн бүгд баривчлагдчихэ. Тэд бүгд насанд хүрээгүй хүүхдүүд байв. Японы олон нийтийг хамгийн их цочирдуулсан нэг дүр зураг нь сэжигтнүүдийн нэгийг прокурорын газар шилжүүлж байх үеэр гарчээ. Хүүгийн бүх биеийг цэнхэр өнгийн бүтээлгээр халгаалсан байсан ч түүний өмсөж байсан оймс камерын дунд уртсан байна. Оймс нь одны хээтэй хүүхдийн шиг загвартай байв. Тэр одтой оймс нь хүү үнэхээр ямар залуу байсныг харуулсан нэгэн бэлэгдэл болов. Цагдаа нар хүүгүүдийг байцаасны дараа бас нэгэн төгшөөртэй дүгнэлтэнд хүрсэн байна. Тэдний хинэнч хохирогч эмэгтэй болон түүний гэр бүлийг таньдаггүй гэж. Тэр эмэгтэй тэдний хувьд огт танихгүй хүн байв. Тэд урд нь уулзаж байгаагүй. Түүний гэртэнч өмнө очиж байгаагүй. Тэр ч байтугай өөр хоёр мужийн цаана амьдардаг хүмүүс байлаа. Тэгвэл яагаад энэ байшин тэдний бай болсон юм бол? Тэд хэрхэн ийм аимшигтай гэмтэрэг үлдэх хэмжээнд хүрсэн бэ? Харин байцаалтын үеэр хүүгүүдийн нэгэн сэтлээ хэлжээ. Түүний хэлсэн зүйл маш хүйтэн зэвдэг байв. Тэр энэ гэмтэргийг үүснэхээ төлөө хэдэн сая йен авах ёстой байсан гэж мэдүүлсэн байна. Тодорхойлбол тухайн байшинд дээрм хийхэд оролцсоныхоо төлөө хэдэн сая йен авахаар тохиролцжээ. Ахлах сургуулийн сурагчдын хувьд төсөөлхийн аргагүй их мөнгө байв. Бусад хүүгүүд ч үүнтэй төстэй тайлбар өгсөн бололтой. Тэдний хоорондын холбоо сул байж тэд танилуд байсан болохоос хамтдаа гэмтэрийг төлөвлөх дотны найзууд биш байсан. Тэд их хэмжээний мөнгө авахын тулд нэг гэмтэргийн эргэн тойронд төр зур нийлсэн хүмүүс байж. Энэ тайлбар цагдаагийн байгууллагынхныг төдийлөн гайхшруулаагүй бололтой. Учир нь тэд ийм төрлийн хэргийг өмнө нь ч харж байсан. 2024 оны 8 дугаар сараас 11 сарын хооронд Токио болон ойролцоох мужуудад хоорондоо холбоотой 18 удаагийн дээрмийн хэрэг гарч байж. Гэмт этгээдүүдийн ихэнх нь 20 гаруй насны залуус байв. Тэдний цөөнх нь мэрэгжлийн гэмт хэрэг байсан бөгөөд цагдаа нар ихэнхийг нь төвөггүй баривчилсан байна. Тэдний дундаас хэд хэдэн хүн Ями Байтогоор ажилуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч. Ями Байто гэдг нь шууд утгаараа хар цагийн ажил гэсэн санаатай. Эдгээр схем нь залууст их хэмжээний мөнгө амлаж гэмт хэрэг үйлдвэрлэхэд татан оролцуулдаг. Ийм ажлуудыг ихэвчлэн сошиал медиад богино хугацаанд өндөр орлого, туршлах шаардахгүй хэлбэр ажил гэх мэтээр сурталж илдэг. Мөнгө олохыг маш их хүсэж байгаа залуу хүний хувьд энэ бол боломж мэт санагдана. Харин бас нэг өөр арга нь танил талаараа дамжуулан хэн нэгнийг элсүүлэх. Нэг залуу танилаа эсвэл ангийнхаа хүүхдээс асар их мөнгө олох боломжийн талаар сонсно. Хэрв итгэдэг хүн бол шууд л хамтдаа хийхээр болцгоно. Их хэмжээний мөнгө амлах амлалтан залуусыг ердийн нөхцөлд хизээж төсөөлөхгүй байсан үйлдэлээ хийхэд хүргэж чаддаг. 2003 оны 1-р сард Токиогийн Кумай хотод Тожигийн хэрэгтэй адил төстэй бас нэгэн аимшигтай хэрэг гарчээ. Энэ хэрэгт халдагчид хүргэлтийн ажилтан мэд дүрсгэн 90 орчим насны эмэгтэй гэрт хүчээр нэвтэрсэн байна. Тэд эмэгтэй хүлж ломоор зодож хөнөөгөөд бэлэн мөнгө, үнэт идэл болон бусад эд зүйлсийг авч зугтсан. Тэр жилийн 5 дугаар сард Токиогийн Кинза дүүрэгт тансаг цагны дэлгүүрт бас нэг дээрэм гарсан байна.
Өдрийн цагаар дэлгүүрүүдээр үйлчлүүлж байсан хүмүүсийн нүдэн дээр нүрээ халхасан 3 залуу лом барин орж ирж үзмрийн шилэн хоргонуудыг хаглан ойролцоогоор $700,000 үн бүхий барааг авч зугтжээ. Тэд замбраагүй байдлаар олонний дунд зугтах гэж оролцсон ч цагдаа нар 1 цаг хүрэхгүй хугацаанд баривчилсан байна. Залуу туршлагагүй гэмт этгээдүүд. Өдрийн цагаар ичхүүр сонжиргүй дээрэм хийх орлогууд, гэрд нэвтрэх зэрэг гэмт хэрэг аажмаар хүний амнасанд хүрэх хүчирхийлэл болж хувирах. Эдгээр бүх шинж тэмдэг нь Ями Байто буюу асар их мөнгөний амлалтаар эрсдэлтэй гэмт хэрэг хийлгэж буй туршлагагүй орлуулж болох хөлсний цэргүүдийг зааж байлаа. Гэхдээ эдгээр мөнгөний амлалтыг хэн өгдөг вэ? Энэ бүхнийг цаанаас нь хэн зохион байгуулдаг вэ? Энэ төрлийн гэмт хэргийг ухаалаг зохион байгуулалт нь эдгээр асуултын хариуг олоход маш хэцүү болгодог. Үнэн дээр эдэн нь тэдний зорилго. Ями Байтогийн зохион байгуулагчид туршлагагүй залуусыг онлайнаар хуурж хууль бус ажилд оруулдаг. Тэд сошиал медиаг ашиглан ажиллах хүмүүсээ олж, сигнал болон Telegram зэрэг нэрээ нуух боломжтой мессежинг аппликейшнаар харилцдаг. Дэлгэцийн цаана нуугдсан эдгээр зохион байгуулагчид зөвхөн гэмт хэргийн төлөвлөгөө, хүн бүрийн үүргийг хуваарлаа зогсохгүй, хэргийн газар хохирогчдод ямар төвчний хүчирхийлэл үзүүлэхийг хүртэл зааж өгдөг. Гэмт хэрэг үлдэгдсэний дараа эдгээр толгойлогчид цахим ертөнцид ор мөргүй алга болж, цагдаагийн анхаарал зөвхөн доод чатны хүмүүсээ үлдээдэг. Ингэснээр гэмт хэргийн ажиллах хүчийг ашиглан жинхэнэ зохион байгуулагчид шударга ёсноос зугтдаг. Өмнөх хэрэгтэй буцан ороход Тожигийн дээрэм хүн амны хэргийн 4 өсвөр насны с ิจ гтэн энэ орлогыг хийсэн анхны хүмүүс ч биш бололтой. Хохирогчийн гэр бүлийн байшинд гэмт хэрэг гарахаас хэдэн 7 хоногийн өмнө с ิจ гтэй үйл явдлууд араасаа гарч байж. 1-р 4-р сарын эхээр гэр бүлийн 2 дахь хүүгийн гэрт хулгай орсон байна. Хулгайлагдсан эд зүйлсийн дунд хожим дээрэм хүн амны хэрэг гарсан гэр бүлийн байшингийн хаяг мэдээлэл бүхий зүйл байсан. Гэхдээ үүгээр дууссангүй. 4-р сарын дунд үеэс эхлэн гэр бүлийнхэн болон хөршүүд олон с ิจ гтэй машин байшингийн ойролцоогоор явж байгааг анзаарчээ. Үүнд мотоцикл болон дараа нь хар өнгийн жижиг фургон машин багтсан бөгөөд тэд хар шиг удаа дараа тойрон өнгөрч байж. 5-р сарын 6-нд гэр бүлийн мэдээллийн дагуу тухайн орчмыг эргүүлдэж байсан цагдаа нар Ибаракимужаас ирсэн 41 настай эрэгтэйг баривчилсан байна. Учир нь түүний машины улсын дугаар хулгайлагдсан байж. Байцаалтын үеэр тэр Яма Байтотой холбоотой заавар хүлээн авч байснаа хүлээн зөвшөөрчээ. Байцаалтын үеэр тэр Ями Байтотой холбоотой заавар хүлээн авч байснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн түүнд нүрэ халахлах малгайг бэлтгэх тушаасан байв. Тэгвэл энэ гэр бүлийн байшин хэн ингэж тууштай онилж байсан бэ? Тэдний жинхэнэ зорилго юу байв? Цагдаа нар өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлв. Хүүгүүдийн мэдүүлэг хяналтын камерын бичлэг. Хамгийн чухал нь гэмт хэрэгт ашигласан цагаан өнгийн гадаадын тансаг машины гарал үүсгэл. Цагдаа нар байгаа бүх мөрийг дагсан, удахгүй нотлох баримтууд 2 хөнлөө чиглэж эхэлсэн байна. Тэд нь Йокохамад амьдардаг 28 настай Кай Тай болон 25 настай Миу Такай гэх залуу гэрэлсэн хосууд байлаа. Энэ хосын талаар юу мэдэгдэж байв? Хэрэг гарах үед өнөөх хосууд болох Кай болон Миу хоёулаа ажилгүй байсан гэх мэдээлэл байдаг. Хөршүүд нь нөхөр Кайг элдэг сайхан хүн гэж ярьдаг байж, түүний бид шивээс байсан нь Японд заримдаа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой гэж ойлгогддог. Гэвч түүнийг таньдаг хүмүүс Кайг хүүхдүүдтэй ч сайн харилцдаг, дулаахан найрсаг байсан гэж ярьдаг байж. Кай болон түүний эхнэр Миу өөрсдийн гэсэн хүүхэдтэй байсан. Охин нь тухайн үед хэдхэн сартай байж. Хөршүүдийн хувьд тэд ердөөл жирийн залуу гэр бүл шиг харагддаг байсан. Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл илүү харгас байсан. 5-р сарын 17-ны шөнө 1 цаг 30 минутын орчимд цагдаа нар Кайг ханаа дээр нисэх онгоцны буудлын 3-р терминалийн олон улсын нислэгийн танхим мөртөл мөрдөн мөшгөж өмнөд Солонгос руу нисэх гэж байх үед нь баривчилжээ. Хэрв цагдаа нар хитгэн хором хозорсон бол тэр тэдний гараас мултарч магадгүй байсан. Тэр өдрийн өдий орчимд цагдаа нар эхнэрийг нь 7 сартай охинтойгоо хамтдаа бизнес зочд буудлын өрөөнд байхад нь олж газар дээр нь баривчилсан. Баривчилгааны дараа цагдаа нар хосуудыг 4 ахлах сургуулийн сурагчийг дээрэм хийхээр илгээсэн гэх зохион байгуулагчид гэж олон нийтэд мэдээлв. Мөрдөн байцаагчдын үзэж буугаар энэ хос хэрэг гарсан өдөрч өөртөө Тожигийн мужид очисон бөгөөд 4 хүүгийн сууж авсан цагаан машинаас тусдаа өөр машинтай явсан байж. Гэвч энэ хос бүх буруутгалыг няцааж хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдгдсэн. Харин баривчлагдсан 4 хүү огт өөр зүйлийг ярьжээ. Тэд дээрэм хүн амны хэргийг бүхэлд нь уг хосын хүсэлтээр үйлдсэн гэж мэдүүлсэн байна.
Тэд зааврыг ухаалаг утсаар авдаг байсан байна. Зарим хүүгүүдийн мэдүүлснээр энэ хос тэднийг сүртүүлж хэрв та нар хэлсэн ёсороо энэ хэргийг хийхгүй бол гэр бүлийнхнийг чинь гинтээж эсвэл ална гэж санал хийсэн байна. Гэхдээ энэ онцгой цаана өөр олон хэсэг байлаа. 5 дугаар сарын 30-нд Сагами хотоос ирсэн 18 настай залуу хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэх үндслэлээр баривчилж. Түүнийг гэмт хэрэг хийсэн 4 хүүгийн 2-ыг нь мессежийн ап ашиглан Ями Баятогийн сүлжээнд илсүүлсэн гэж буруутгасан байна. Гэвч нийтдээ 7 хүн баривчлагдсан ч цагдаа нар харшийг дээрэмдэх төлөвлөгөөний жинхэнэ талгаалагчийг хараахан олоогүй гэж үзсээр байв. Үүнийг батлах нэг чухал сэжүүр байсан. Тэр бол хүүгүүдийн хэрэг үйлдэхтэй ашигласан цагаан өнгийн тансаг гадаад машин. Цагдаа нар уг машиныг 5 дугаар сарын 15-нд баривчлагдсан хүүгүүдийн нэгийн гэрийн оролцоох цэцэрлэг төрөлнгийн зогсоолоос олж хураа авчээ. Гэвч уг машин хүүгүүдийн аль нэгнийх нь гэр бүлийнхэд хамааралгүй байв. Анхандаа уг машиныг өнөөх хосууд хүүгүүдэд өгсөн гэж үзэж байж. 4 хүүгийн хинэнч жолоо барих насанд хүрээгүй байсан ч тэд машинаа замын хажуугийн нэг газараас авч хэргийн газар руу жолоодон очсон байна. Гэвч өнөөх хосын нэр дээр бүртгэлгүй байв. Түрээсийн машинч биш. Мөн хулгайд алдагдсан гэж бүртгэгдээгүй байв. Тэгвэл машин хинийх байсан бай. Эдгээр нөхцөл тулгуурлан цагдаа нар шинэ онол дэвшүүлсэн. Тэдний үзэж буугаар 3 дахь этгээд уг машиныг өнөөх хосод өгсөн бөгөөд хосууд дараа нь машины хүүгүүдэд дамжуулж гинтрийг үлдэхэд ашиглуулсан байж болох аж. Хэрв энэ онол үнэн бол Тожигийн хэрэг ердөө Ями Баятогийн төвшөнд хүрээд зогсохгүй. Энэ нь ямар нэгэн гинт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж болох байв. Японд ийм төрлийн бүлгийг Токюрю гэж нэрлэдэг. Энэ нь ойролцоогоор нэргүй, тогтворгүй гинт хэргийн бүлэг гэсэн санаатай. Тогтсон гишүүд тодорхой шатлсан бүтцтэй уламжлалт якуза байгууллагуудаас ялгаатай нь Токюрю бүлэгт байнгын гишүүд байдаггүй. Гишүүдийг сошиал медиа эсвэл танил талаараа дамжуулан төр зур цуглуулдаг. Ихэнхдээ ганцхан гэмт хэрэг үйлдэх зорилгоор хүмүүс нэгддэг. Ийм сүлжээнд нэг хүн хамсаатнуудаа илсүүлнэ. Өөр нэг хүн машин гаргаж өгнө. Өөр нэг нь гэмт хэргийн газар дээр нь шууд үйлдэнэ. Энэ бол байнга өөрчлөгдөж байдаг хүмүүсийн дотор тогтсон пирамид хэлбэрийн бүтэц юм. Гэхдээ ямар ч пирамидын оройд хэн нэгэн байх ёстой. Тэгвэл энэ хэрэг дээр тэр хэн байсан бэ? Өнөөх хосуудын цахим төхөөрөмжүүдийг шалгахад тэр хэрэг гарахаас өмнөх хугацаанд өөр нэг хүнтэй шифрлэгдсэн мессежийн аппликейшнаар харилцаж байсан нь илэрчээ. Тэр хүн Каз гэх нууц нэрээр ашигладаг байв. Каз кодчилсон тайлахад хэцүү хэд хэдэн мессеж илгээсэн байна. Гэхдээ нэг мессежээс Каз өнөөх хосод 100 сая йений 40% өөрөөр хэлбэл ойролцоогоор 40 сая йен буюу $618,000 санал болгосон нь илэрчээ. Энэ мөнгөний хариуд хосууд дээрэм хийх бүлэг бүрдүүлэх ёстой байлаа. Каз мөн хосуудад бай болох байшингийн хаяг болон бусад мэдээллийг өгсөн байна. 5 дугаар сарын 29-нд цагдаа нар Казын жинхэнэ хэн болохыг тогтоож. Тэр бол 48 настай Япон эр Каши Комашида байлаа. Цагдаа нар нэрийг мэдсэн ч түүний талаар маш бага зүйл мэдэж байсан бөгөөд хамгийн чухал нь хаана байгааг нь мэдэхгүй байв. Түүнийг баривчлах зөвшөөрөл гаргасан ч барих амаргүй байлаа. Хэргийн газарт болсон явдлаас 3 хоногийн дараа Нарита олон улсын нисэх онгоцны буудлын хяналтын камерын бичлэгт Комишида хятад руу нисэх онгоцонд сууж байгаа нь бичигдэжээ. Тэр нүрэ нуусангүй, гар тийшээ чирж мөрөндөө хэд хэдэн цүнх үүрсэн байв. Энэ бичлэг нэг зүйлийг баталсан. Тэр өнөөх хосуудаас ялгаатай нь цагдаагийн гараас мултарч улсаасаа зогтож чаджээ. Энэ хэргийн толгойлогч Комишида гадаад руу зогссныг мэдсэн Японы цагдаа нар Интерполд мэдгдсэн бөгөөд Интерпол түүнийг олон улсын эрүүн сурвалжлах жагсаалтанд оруулжээ. Интерполын улаан мэдээлэлд Комишидагийн зураг болон хувийн мэдээллийг нийтэлж олон улсын хууль сахиулах байгууллагуудаас түүнийг баривчлахад туслахыг хүссэн байна. Комишида улс орноос амжилттай зогтсон нь Токюрю сүлжээний дээд түвшинд байгаа хүмүүс ямар үр дүнтэйгээр хуулиас зогтож чаддгийг харуулж байна. Цагдаа нар өсвөр насны гэмт хэрэгтнүүдийг нэг нэгээр нь баривчилж, хосыг мөрдөж байх хоронд бүх утсыг татаж байсан байж болцгүй хүн тэдний гараас мултарч чаджээ. Ирэх баригчдын үзэж буугаар Комишида хятадаас цааш зүүн өмнөд Аз руу явсан бөгөөд тэнд холбоо харилцаатай байж болцшгүй байж. Японы гадаад хэргийн яам Комишидагийн паспортыг хүчингүй болгосон. Ингэснээр түүний гадаадд байх эрх хууль бус болсон байна.
Тожигийн мужийн цагдаагийн газар болон Японы үндэсний цагдаагийн агентлаг Комишидагийн байршлыг тогтоож чадмагц гадаад улс руу мөрдөн байцаагчтай илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Гэхдээ одоогоор түүний яг хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Түүний доод шатны хамсаатнууд цагдаагийн хяналтанд шүүхийн шийдвэрээ хүлээж байхад бүх төлөвлөгөөг зохион байгуулсан байж болзошгүй хүн одоогоор шударга ёсноос зугтсаар байна. Эцэст нь хохирогч эмэгтэйг хөнөөсөн хөвгүүд түүнийг огт танихгүй. Хохирогч зүгээр л урдын адил тайван өглөөг гэр бүлийнхээ хамт өнгөрүүлэхээр энгийн нэгэн өдрийг эхлүүлж байлаа. Гэвч харамсалтай нь тэр байшин болоод гэр бүл нь нүүр царайгүй гэмт хэргийн байгууллагын байвалсан. Нэрээ нуцалсан аппликейшнүүдээр холбогдсон хүмүүсийн тархай бодрохаа сүлжээ, шифрлэгдсэн мессежээр харилцдаг хүмүүс, мөнгөний амлалт болон хүчирхийллийн занал хийллээр холбогдсон хүмүүс. Эцэст нь хохирогчийн ач хүүтэй жицүү насны 4 өсвөр насны хүү түүний гэрийн цонхыг хагалж орон амийг нь хэрцгийгээр хөнөөсөн байна. Харин энэ хэргийг зохион байгуулсан гол хүмүүс нь нэрээ нуцалж, залуусыг тушаал болон мөнгөний амлалтаар хүний амь хороох хүртлэн түлхэж чаддаг захим ертөнцөөс гарч ирсэн хүмүүс байлаа. Цаашид ийм хэрэг хичнээн олон гарах бол ангийн хүүхэд эсвэл сошиал медиагийн ганц мессежээр дамжуулан хитрхи сайхан сонсогдох мөнгөний төлөө төсөөлхийн аргагүй үйлдэл хийхэд хичнээн олон залуус уруу татагдах бол. Японд энэ хэрэг газар авж байгаа. Одоогоор хохирогчийн гэр бүл амьдралаа дахин босгохоос өөр аргагүй болов. Цагдаагаар дамжуулан хохирогчийн нөхөр хэвлэл мэдээлэл ихнээс гэр бүлийг нь тайван орхихыг хүссэн байна. Тэр хэлэхдээ өнөөдөр миний эхнэр нас барж хөвгүүд маань хүнд гинцсэн. Манай гэр бүл маш их сүрсэн. Биднийг битгий зовоо тайван орхиоч гэжээ.